Орж зодог буюу очроор огтлогч нэрт ихэнх хүлгэн судрыг шүтсэний тус эрдмийн тайлбар сонсноо. Дөрөвдүгээр бүлгийг сонсцгоно. Бас нэгэн гэрийн эзэн өвчин хүртэж тэрл югүүтгээд эрлийн элчин хамт эрлийн оронд хүрвэс. Номын хаан зарлиг болрон хүн та чөлөө учралд оронд төрөөд дээш одох сайн буян юу үйлдэв? Боргош унах муу хилэнц юу үйлдэв гэж асуусанд тэр хүн өгүүлрөө. Очроор огтлогчийг ядам болгон уншдаг билээ. Бас олон зүйлийн сайн сурлаг бий. Нүгэл хилэнц үйлсэнгүй хинээсэнд эрэлгүүд данс бичгэнд тодруулж үзээд очроор огтлогчийг хэдүү хүнсэн боловч лам хар хүнийг илгэлэн сонжиж элдв нэр хож өгхийгээд доромжлох зэрэгээр олон хүний сэтгэлд атгаг төрүүлж олон амьтны амьд асалсан буян ном үйлдэгчдэд хож тавьсан зэрэгээр хилэнц их боловч очроор огтлогчийн ач тусаар арилаад өчүүхэн үлдсэн байна гэхэд номын хаан зарлиг болрон үүнийг энэ өдөр идлүүлвээс зохих тамийн зовлон идлүүлээд нааш нь авч иргэсэнд эрлийн зардас нугууд нэгэн буцалсан цэснуурын ийгэд авч утсанд хүн болоод хүн бусын аимшигт олон амьтад хүрээж жагсаад өгүүллээ. Хүн чи бид бүдийг доромжлон басамжиж нэр хоч өглөө. Одоо бид өшөг авъя. Хурдан сайн морь нохой тэрүүтний олныг авчирвуу. Бид үдсүгэ. Ураг саднаас олол исэн бидтэй. Бид уулцуугай гэлцэн. ертөнцид амьд ахуйда муу үйл юуг яаж үлдэж явсныг зааж өгүүлээ. Боромжлон авирлахад тэр хүн хоёр нүднээсээ нулимс цууруулж ноёт миний ямиг исмидээ хилэнцэд явдлаар явсан байна би намайг өршин сойрох гэж буйж чичин нуугдах алдлах газраа хайж ядсан суудал цэснуурын дотроос 500 алд биетэй олон толгойтой нэгэн могой гарч ирээд хүний хэлээр өгүүлрөө чи амьдрах ёс мөн боловч альва бусдыг зовоох өсөж ундаасныг үл эерэг хийгээд өргөн хүнлэх ёс мөн бөгөөдөл эцэгийнхээ доромжлох бишрээс зохих шашин төр цэнэж басамжлан мууша бусдын буянд даган баясаг байдаг буян үйлдэгчдийг буруу үтсэн эс арилгастыг даган баяссан ичгүүр санжуургүй хүсэл эдэлсэн өргөөс зохих өгүүлгийг уран эрдэн дор үл өргөж айл зохисгүй тангараг бурууд өгсөн энэ мэтийг нүгэл хилэнц чамд олон байна. ертөнцид аль дураар явсан чи муу үеийнхэн үрийг үзэх цаг чинь одоо болж гээд тэр могон толгой тус бүр махнаас нь таслан аваад өгүүлрөө. Тогтсон зан журмаас илүү жинжигнүр шин суулга хуурмаг хэмжээ гаргаж бусдаас илүү авсан бигээд худалдаа арилжаа хийхдээ дооцыг басан боож хусаж илүү авсныг амт шимт ингээд махнаас нь дахин тастаж авлаа. Эрэлгүй түүнийг буцалж байгаа ус нуурын дотор шитгэд махан шалбар мунаж ясн гадагш цохын гарч дахин урдийн адил хүн болвоос хоёр нүдэн сохорч унах зовлонгуудыг нэгэн өдрийн хагас идлүүлээд эрлэг номын хааны дэргэд авчирхад номын хаан зарлиг болрон
Хүн чи саяын үзсэн тамийн зовлонг 20 мянган жил идлэх ёстой байсан боловч очроор огтлогчийг үнсний буйнаар зовлонгоос таниллоо. Чи эндээс 33 тэнгэрийн оронд төрнө гэж залхи боллоо. Тэр хүн тэндээс тэнгэр болон төрөөд амгаланг үтсэн байна. Билгийн чанад хязгаар хүрсэн очроор огтлогчийн ач тусаар буцалсан зэс далайн тамаас тонилж тэнгэр болон төрсний 4-р зүйл энэ болно. Ихэм сонсогчдоо та бүхэн очроор огтлогч судрын 4-р бүлгийг сонслоо.